Нэг Монгол. Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, монголчуудын эв нэгдэл. Энэ бол Монгол үндэстэн бидний оршин тогтнох үеийн дулгын гурван чулуу. Өнөөдөр дэлхийн ертөнцийн улс орнуудын байдал өдрөөс өдөрт хурцтаж гадаа хүйтэрж байна. Тэгвэл яг энэ цаг үед монголчууд бид эвтэй байхтай хүчтэй гэдэг буурал түүхийн сануулгыг улам их санаж, монголчууд бид их Монгол улсын галголомтыг сахин сууга цөөхүүлэхнэ гэдгээ үргэлжид санан, үргэлж эв нэгдлийг хичээх цаг үе ирсээр байна. Бид нэг эх оронтой нэг л монголчууд, нэг Монгол хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Нэг Монгол. Олон улсын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй байгаа энэ цаг үед Монгол улсын энхийг эрхмэлсэн олон тулгуурт гадаад бодлого эрчимтэй хэрэгжиж, манай улсын гадаад харилцаа олон улсын тавцан дахь нэр хүнд тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Бид энэ тэргуунд мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг харилцахын зэрэгцээ, гурав дахь хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа төрийн тэргүүний манлайлалд ор эдвэхжээ хэрэгжүүлж амжилт олсоор байна. Үүний нэгэн жишээ бол Европ дахь найрсаг түншүүд болох бүгд найрамдах Чех улс, бүгд найрамдах Польш улсуудад Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлалыг амжилттай хийлээ. Бүгд найрамдах Чех улс, иж бүрэн түншлэг. Хоёр улсын харилцааны төвшинг нэг шат ахиулж, иж бүрэн түншлэлд хүргэсэн түүхэн айлчлал боллоо. Хар хорон хот болон шин 100 мототын бүтээн байгуулалт, дэд үтц нийтийн тээвэрт Чех улс хөрөнгө оруулахаар тохиролцлоо. Тэр бомод болон Европын холбооны ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Үндэсний хангамж, аюулгүй байдал, цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд эрчимдсэн мал аж ахуйг дэмжиж, дэвшилтэд техник технологиг нэвтрүүлэхээр тохиролцов. Илгээлт 2100 тэтгэлэг төлбөртэй тэнцсэн оюутнууд Чехийн төрийн өмчийн их дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлж, оюутан багш судлаачдыг богино хугацаанд сургалтанд хамруулахаар боллоо. Пракотын үндэсний музейд 698 ширхэг үзмэр идэл энэ зүйлийг дэлгэсэн Чингис хаан үзэсгэлэнг төлөвлөлөө. Чех Монголын бизнес форумд 153 аж ахуйн нэгжүүд оролцож, уламжлалт салбаруудаас гадна дэвшилтэт технологийн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгууллаа. Бүгд найрамдах Польш улс, иж бүрэн түншлэл. Бүгд найрамдах Польш улс харилцааны төвшинг нэг шат ахиулж, иж бүрэн түншлэлд хүргэлээ. Ингэснээр хоёр улсын харилцсан хүндлэл, итгэлцэл бэхжиж, нийгмийн эдийн засгийн хөгжлийн зорилтуудаа уялдуулан хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр боллоо. Эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хадгалалт түгээлтэд Европын стандартыг нутагшуулж, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр боллоо. Хүнсгүдэ аж ахуй боловсруулах үйлдвэрийн салбарт Польш улсын дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, Монголоос Польш улсад мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхээр тохиролцлоо. Тэр бомод хөдөлгөөнийг Польш улсын ногоон хот хөтөлбөртэй уялдуулахаар тохиролцов. Оюутан залуусыг Польшийн засгийн газрын тэтгэлэг төлбөрт түлхүү хамрагдах боломжийг бүрдүүллээ. Монгол Польшийн бизнес форум зохиогдож, 20 орчим салбарын 180 гаруй аж ахуй нэгж оролцлоо.
Монгол улс бол энх тайвны бэлэг тэмдэг улс болсон улс гэж дэлхийн нийт биднийг хардаг болжээ. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын 192 гишүүнтэй бүгднтэй нь Монгол улс дипломат харилцаа тогтоож гадаад харилцаанд өсрөнгүй өндөр амжилт гаргаж байгаагаа дахин нотоллоо. Хариу айлчлал. Туркменистан. Туркменистан улсын ерөнхийлөгч Бердим Мухамедовын жил хүрэх хугацаанд харилцсан төрийн ажил хийсэн нь уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл боллоо. Ярэ хэлцээний үр дүнд Монгол Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гаргалаа. Худалдаа эдийн засаг, гаал, эрчим хүч, харилцаа холбоо, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, барилга, тээвэр логистик, байгаль орчин, мал эмнэлэг, соёл боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, эрүүл мэндийн зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо. Цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос нуулуурыг Туркменистаны хөвөн нэхмэл утасны үйлдвэртэй холбож, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, харилцааны бэлэг тэмдэг болох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Монгол Туркменистаны бизнес форум, Туркменистаны хевс гар урлын үтцэглэн худалдаа, соёлын хамтарсан тоглолтыг анхудаа Монголд зохион байгууллаа. Аж ахуйн нэгжүүд хүнс хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт урт хугацаанд хамтран ажиллах үндэс суурийг тавилаа. Шинэ зах зээл Узбекистан. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсгийн урилгаар бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиев 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хугацаанд төрийн тэргүүний хувьар манай улсад анх удаа төрийн ажил хийлээ. Хоёр улсын ерөнхийлөгч Монгол улс бүгд найрамдах Узбекистан улсын иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж харилцааны төвшнийг шат ахиулан иж бүрэн түншлэлд хүргэлээ. Бүгд найрамдах Австри улс хамтын ажиллагаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсгийн урилгаар дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Монгол улсад анх удаа төрийн ажил хийлээ. Ажлын хүрээнд төрийн тэргүүнээр албан ёсны хэлэлцээ хийж ардчлал, хүний эрх, хууль дээдлэх, нийтлэг, үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа гүнзгийрүүлж, улс төр эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. Айлчлалын үеэр засгийн газар болон байгууллага хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эрдэнэ түүхэн холбоотой бүгд найрамдах Турк улсад Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хийлээ. Энэхүү түүхэн айлчлалаар Монгол-Туркийн харилцааг нэг шат ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн юм. Үүнээс гадна харилцан ойлголцол, хамтын ажиллагааны олон чухал төсөл хөтөлбөрүүдээр хамтран ажиллахаар тохиролцож чадлаа. Бүгд найрамдах Турк улс түүхэн айлчлал. Бүгд найрамдах Турк улс найрсаг харилцаа хамтын ажиллагааны түүхийн цоошин хуудсыг нээж харилцааг шат ахиулж стратегийн түншлэлд хүргэлээ. Турк улс шинэ хар хоромхот орхны хөндийн аялал жуулчлалын цогцлборын төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцлоо.
нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. Уур амьсгалын өөрчлөлт, зүлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал, ойжуулалт, тэр бумад хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. Турк улсын хэрэгжүүлж буй Аз-Европыг холбох төмөр, торгоны зам буюу дунд коридорын төсөлд Монгол улс хамрагдах боломжийг судлах ажлыг эхлүүллээ. Хамтар судлалын шинэ үндсийн төвийг барьж байгуулахад Турк улстай хамтрахаар тохиролцлоо. Орхны хөндийдөх төргийн үеийн түүхэн олдрууд Туркийн Ван аймагт олдсон Ил хаан Хүлэгүүгийн зуны ордны тойр зэргийг хадгалах хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Гамшигын хохирлыг бууруулах, гамшигтай тэмцэх онцгой байдлын чадварыг бичүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Нэг Монгол. Нэгэн 1220 он. Их эзэн Чингис хаан их Орос улсын 15 дугаар он буюу цагаан луу жил их Монгол улсын нийслэл хар хормотыг Монгол түмний ариун гол голомт Орхон голын хөндөд байгуулах зарлиг буулгав. Монголчууд бид мандан бадарч гужирхагжиж явсан үедээ хар хором хотоо сүндэрлүүлэн босгож дэлхийн нийслэл болгож явсан түүхтэй. Тэгвэл их түүхийг сэрээн амьлуулж хар хором хотыг шинээр сэргэн босгох зарлигийг Монгол улсын ерөнхийлөгч их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор гаргаж байв. Тэгвэл хар хором хотыг бүтээн босгох бүтээн байгуулалтын ажлыг төрийн далбайг өн мөнхөд мандууснаар албан ёсоор эхлүүллээ. Хар хором хотын бүтээн байгуулалтыг өнөөдөр ийхүү албан ёсоор бэж байгааг та бүхэндээ ард түмэнд баяртайгаар зарлан тунхаглаж байна. Шинэ хар хором хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна. Монголын медицины зөвлөлийн гишүүн компаниуд бас энэ санаачлага энэ ажлыг дэмжиж ажиллахад бэлэн байна. Эко нүүдэлчний соёл иргэншлийг сурталч чадсан ийм хот байх юм уу гэж бас концепцээс нь их сайн харагдаж байна. Энийгээрээ бол маш их ирээдүй байна гэж харж байна. 20-35 насны залуучууд энэ дэвт амьдрахын тулд тэдэрт яг юу хэрэгтэй вэ те? Мэдээж цэвэр агаар санал болгож байгаа, төвжрэлгүй хотыг санал болгож байгаа байх. Дээр нь залуучуудад бол орон сууц хэрэгтэй, үр хүүхэд нь цэцэрлэгтэй ажлын байр хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хэрэг тийм нөхцөл байдлыг бүрдүүлээд өгөх юм бол мянган ажилтнтайгаа бид хүрээл ирнэ. Энэ хөгжил дэвшлийг хөдөлгөгч хүч нь энэ бизнес эрхлэгч нар, баялаг бүтээгч нар энэ үйлдвэр үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа та нарууд байгаа шүү. Тэгээд энэ хотоо зөмөрө хамтдаа бүтээн босгоё. Олон хүнийг тэтгэж ажлын байртай болгож хоолтой ундтай ар гэрийн ажил амьдралын та нар маань авч явж байгаа. Та нарт баярлалаа бахархаж байна, баярлалаа гэж хэлэхээс өөр ямар сайхан үг байдаг бүгдийг хэлмээр байна. Хар хормотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1500 га талбайд 1 сая гаруй шилмүст болон навчит мод тарьж ургуулах ажлыг эхлүүлж, уул уурхай, төмөр зам, иргэний нисэх, дотоодын цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрхийн газар, хил хамгаалах, зэвсэг түвшний салбарын нийт 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн, 750 мянган мод тарьж арчилж байна. Яг энэ хар хорны бүтээн байгуулалтын хувьд богино хугацаанд асар хурдтайгаар энэ 1500 гаалтай 700 мянган модыг тарьсан бол бас манай ойн салбарын хувьд бол бас түүхэнд тэмдэглэж байгаа юм үйл ажиллагаа байгаа. Хятад улсын нийслэл өөр газар байснаас бусад бүх үе үеийн улсуудын нийслэл энэ орхны хөндөд энэ хавьд байсан шүү дээ. Тэгэхээр чинь бол аргагүй түүхтэй юм тий.
Ингэснээр Хар хорон хотын ногоон байгууламжийг бүтээж эхэллээ. Нэг Монгол. Уур амьсгалын өөрчлөлт, зүлжилт, газрын доройтол, орчны бохирдол нь 21-р зууны дэлхийн хямрал болж хувирлаа. Улс орнууд бодлого үйл ажиллагаагаа уялдуулж, хариу арга хэмжээ авч байгаач цаг үе илүү шинэлэг, үр дүнтэй, идэвхтэй ажиллахыг шаардах боллоо. Уур амьсгалын өөрчлөлтөнд жилээс жилд хамгийн ихээр өртөж нэрвэгдэж байгаа улс орн бол Монгол улс. Тэгвэл бид үүний эсрэг чадах бүх зүйлээ хийж хэрэгжүүлж олон улс орнуудын анхаарлыг ч хандуулах учиртай. Энэ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч тэрбум мод үндэсний санаачлагыг дэвшүүлэн олон улс орнууд үүнийг дэмжин хамтран ажиллаж байна. Иймээс Монгол улсын ерөнхийлөгч санаачлаг гарган өөрийнхөө ивэлдээр доктортой байдлын ирээ хэлэлцээ 2025 уур амьсгалын өөрчлөлт тэрбум мод чуулга уулзалтад Стэнфордын их сургууль, Унгар, Казахстан улс, Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн зохицуулахад Дэлхийн ногоон хөгжлийн институт Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх баг хурлгээд нийт 11 улсын 40 гаруй илтгэгч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцлоо. The World Meteorological Organization. Монгол улс бол уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн ихээр өртөж байгаа эмзэг орны нэг. Энэ чиглэлээр ерөнхийлөгч хүрэлцэх манлайлал үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлээ. Тэр бомод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлыг 2 хэмээс доош хязгаарлах Парисын хэлэлцээрийн зорилгод Монгол улсын оруулж байгаа бодит хувь нэмэр юм. Бид үүнд нэгдэж хүчин зүтгэхэд бэлэн байна. Уур амьсгалын өөрчлөлт ноцтой асуудал болж хариу арга хэмжээ авахд ч оройтож байна. Харин танай улс энэ чиглэлд манлайлал үзүүлж байгаа нь саашаалтай. Дэлхийд даяар уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд манлайлал, санаачлаг маш чухал. Нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий нэрийн бичгийн дарга Бан Ки Мун ерөнхийлөгч Хүрэлцэхтэй уулзахдаа доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог нэмэгдүүлэх, бүх залуучуудыг дэмжих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Бан Ки Мун сан энэ хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний болгох санаачлага дэвшүүлэхээр боллоо. Мөн ерөнхийлөгчийн хамт үндэсний цэцэрлэг түрээлэнгийн энхийг сахиулагчдын төвлөрд дурсгалын мод тарилаа. Тэгээд зориуд таныг одоо энхийг сахиулагч нарын хөшөөний дэргэд мод тариулъя гэж бодсон. Тэгээ одоо залуучууд аж ахуйн нэг байгууллагууд ирж мод тарьдаг. Тэгээ энийг том сайхан цэцэрлэг түрээлэн болгоё гэж зорьсон. Тэгээд тэр ажил бас сайхан бүтэнчтэй сайхан болж байна. Маш сайхан санаачлаг байна. Та бүхэн өнөөдөр ирээдүгээ тарьж ургуулж байна. Та бүхний өнөөдөр тарьж ургуулж байгаа мод илүү их ногоороод илүү их өндөр ургах тусам та бүхний ирээдүй одоо сайн сайхан болж илүү их одоо сайхан ирээдүйг бүтээнэ гэж итгэж байна. 감사합니다. За та бүхэнд баярлалаа. За модосоо дээр амжилт хүсье. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9% цөлжилтөд өртсөн. Хэд халалт, ган, цаг агарын гаралтай гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, мөнх цас, мөсөн голын хэмжээ 40% буурах, цэмдэг алдрал, газрын доройтол ихслээ. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий байдлаараа 2022 онд дэлхийн 187 орноос 54-дүгээрт оржээ. Энэ нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбар иргэдийн ахуй амьдрал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2025 оны эхний хагас жилийн байдлаар 115 сая модыг тарьж зохих арчилгаа хамгаалтын ажлыг гүйцэтгэж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулсан Улаанбаатар хот, аймагуд,
56.1 сая модыг тарьсан бол эдгээрээс Сэлэн аймаг өнгөрсөн хугацаанд 23.9 сая мод тарьж амлалтаа давуулан биелүүлээд байна. Нэг Монгол. За Сутай хайрхан гэж их сайхан хайрхан байгаа. Энэ хайрханы мөнх цасны хэмжээ дөнгөж 6 км квадрат болцсон байна. Ердөө нэг хорооны нутаг дэвсгэртэй тэнцвэн хэмжээнд л ирсэн байна гэсэн үг. Гэтэл энэ хайлаад дуусах юм бол юу болох вэ гэхээр мөнх цаснаас их авж байгаа бүх голууд маань байхгүй болно гэсэн. Алтай улсын мөнх цас мөсөн голын хэмжээ 1940 онтой харьцуулахад 40 орчим хувиар багассан мэдээ байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын ундны цэвэр усны нөөцтэй холбоотой маш ноцтой асуудал юм. Тэгвэл энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгч анхааралтай авч мөнх цас мөсөн голыг харж хандаж хамгаалах, ундны цэвэр усыг хэмнэх, бохир усыг дахин ашиглаж боловсруулах, усыг гүн цэвэршүүлэх тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэж үздэг. Энэ ч үүднээс цэнхэр алт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улсын ерөнхийлөгч цэнхэр алт хөтөлбөрийн хүрээнд дараах нуур гол мөрөнг хамгаалах ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Хөвсгөл нуурын бохирдлыг бүрэн цэвэрлэж, нуурын живсэн хүнд машин техникийг татан гаргаж дуусгав. Ингэснээр нийт 50 тонн бензин шатхуун хөвсгөл нуурт алдагдах аюулаас сэргийлж чадлаа. 2019 онд хатад чиргэх аюул тулгараад байсан ганг нуурыг хамгаалтанд авах шийдвэр гаргаж 3 жилийн дотор зааж хэвээ хэмжээнд нь хүргэж сэргээв. Өгийн нуурыг сэргээн хамгаалах цогцоочлыг 2024 онд санаачлан энэ жил дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Нуурын еролд байгаа их хэмжээний загсны төмөр торуудыг татан гаргах, нуурын усрахаг намхтай хэсгийг хашаалах, нуурын цутгал гол болох хөгшин орхон голын урсцыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Хэрэлэн голыг хамгаалах цогцоочлыг 2022 онд эхлүүлж, хэрэлэн голын их цутгал голууд дээр ашигт малтмлын зөвшөөрөл олгохыг хатуу хориглов. Энэхүү шийдвэрийн хүрээнд их цутгал голуудын урсцыг сайжруулах, татмын нууруудыг сэргээх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Мянганы сорилтын сангаас 350 сая америк долларын буцалтгүй тусламж авч ирж, Улаанбаатар хотын ундны цэвэр усны их усүрийг нэмэгдүүлж, ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, саарл усны үйлдвэрүүдийн ажлыг эхлүүлж, 2025 онд ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр эрчимтэй ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг эрс нэмэгдэж, мөслийн хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, манай орны тулгамдсан асуудал болоод байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар цэнхэр алт үндэсний 2 дугаар чуулганыг мөстөл мөсөн гол хамгааллын үр андор төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганд усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн нийгмийн байгууллагын 1200 гаруй хүн оролцлоо. Усны асуудал бол өөрөө хүний эрүүл мэнд улс орны хувь заяатай шууд холбоотой учраас аль нэг хүний асуудал, аль нэг байгууллагын асуудал биш гэж үзэж анхаарлаа хандуулахыг хүн болгонд аж ахуйн нэгж байгуулгын болон уриалж байна. Цэнхэр алт үндэсний 2 дугаар чуулганаар хэлэлцсэн асуудал болон нэг нуур, нэг сум 333 нуур тусал бүр уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зэргийг хэлэлцлээ. Нэг Монгол. Хорт хавдар өвчтний шин тохиолдол жил ирэх тусам нэмэгдсээр ганц байгаа хавдар судлалын үндэсний төв нь ачаалал дийлэхгүй байсаар хагалгаанд орох хоног хугацаагаа хүлээж дийлэлгүй хорвоогийн мөнх бүсийг үзүүлж байгаа хүмүүс цөөнгүй байна. Төсвийн тодтолтч тэр, эх оны төсөвтч тэр хавдрын шин эмнэлэг барих хөрөнгө мөнгийг тусгаагүй байгаа юм. За шалтгаан нь уг эмнэлгийн техник эдийн засгийн үзүүлэлтийг одоо хүртэл боловсруулж дуусаагүй байгаа юм аа.
Монголд нэг жилдэл гэхэд 4,000 хорт хавдрын шинэ тохиолдол илэрх болжээ. Харин үүний 70-80% нь хожуу үедээ онцлогдож эмчлэгдэх боломжгүй нөхцөл үүсдэг байна. Дэлхийд хавдрын шалтгаанд нас баралт нийт нас баралттай харьцуулахад 17% байдаг бол манай Монгол улсад 24% төдийгүй хавдраар онцлогдож байгаа нийт өвчтнүүдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа буюу оройтсон үедээ онцлуулж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд ноцтой занал хийлж буй томоохон асуудал. Тэгвэл энэ асуудалд Монгол улсын ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулав. Хавдрын шинэ эмнэлгийн төвийг барих үүрэг чиглэлийг өглөө. Хавдар судлалын үндэсний 2 дугаар төвийг барина гэж сүүлийн 4 жил яригдсан боловч энэ ажил урагшилсангүй. Тиймээс энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгч анхааралд авч захирамж гарган ажлын хэсэг байгуулсан юм а. Бидний нэмлэгийн маш урдын яралтай барьж ашиглалтанд оруулж ажиллахгүй бол 2040 он гэхэд өнөөдрийн хавдрын өвчлөл бараг 2 дахин нэмэгдэх ийм тооцоо судалгааг бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байлаа шүү дээ. Тийм учраас үнэхээр бидний өмнө хамгийн чухал яаралтай шийдэх ёстой ийм ажил бол энэ болчиход байгаа. Бид нар бол энэ хавдрын эсрэг олон арга хэмжээнд хамт оролцсон ийм хүмүүс энд байгаа. Одоо яг энэ бүрэлдэхүүнээрээ дахиад нэг шат ахиж байна. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч ивэлдээ авч энэ төслийг удирж байгаа болохоор болох байх. Хавдар судлалын үндэсний 2 дугаар төвийг сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэр олон улсын хүүхдийн найрамдал төвийн орчин барьж 4-5 жилийн дотор ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Улаанбаатар хотод 2 дахь хавдар судлалын эмнэлэг байгуулах юм шийдвэр гаргаад энэ шийдвэрийн дагуу нийслэлээс яг одоо бидний энд байгаа газар буюу 15 га газар дэд үтцэд холбогдсон ийм газрыг шийдвэрлсэн байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа Globocon сан гэж байдаг. Энэ бол хорт хавдрын өвчлөлийн прогнозыг тавьж байдаг. Ер нь дэлхийд даяараа энэ хорт хавдрын өвчлөл бол буурахгүй ихсэх ийм хандлага бол байгаа дэлхийд даяараа. Зүгээр гол зорилго бол ерөөсөө нас баралтыг л бууруулах нэг чухал байдаг. Нэг өсөндөө эрт илрүүлж өвчнийг эрт үед нь оншилж тэгээд эдгээдэг өвчин юм а гэдгийг л нотлох нэг чухал. Мөн шинэ хавдар судлалын төвд ажиллах 1500 эмч ажиллагчдыг Америкийн нэгдсэн улсын Ютагийн сургуультай хамтран сургаж эхэллээ. Нэг Монгол. Монгол малын арьс шир ноос ноолуурыг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилго бүхий цагаан алт хөтөлбөрийг Монгол улсын ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэхүү хөтөлбөр арилжааны банкудаар дамжигдан санхүүжилтөнд шийдвэрлэгдэж олон аж ахуй нэгжүүд идэвхтэй хэрэгжүүлж эхлээд байна. Хоньны ноос жалганд хог болон хаягддаг үе ард хоцорч байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж зөвхөн 2025 онд гэтэл 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээлийг арилжааны банкудаар дамжуулан олгох бөгөөд өнгөрсөн 4 сарын хугацаанд 420 тэрбум төгрөгийн зээлийг ноос ноолуур арьс ширний 120 гаруй аж ахуйн нэгж баялаг бүтээгчдэд олгоод байна. Уртлын салбарт болохоор эргэц ихтэй, эргэлт удаантай ийм салбар. Тэгэхээр эргэлтийн хөрөнгө маш чухал байдаг. Энэ дээр бол бидэд одоо ингээ 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авснараа доктортой үйлдвэрлэл явуулахад маш том юм ахис дэвшил гарч байна гэж харж байна. Монгол улсын ерөнхийлөгч цагаан алт хөтөлбөрийг зарласнаас хойш 1 жил орчмын хугацаанд үндэсний 20 орчим аж ахуйн нэгж баялаг бүтээгчдтэй үйлдвэр дээр нь очиж ажиллан бодит байдал жаргал зовлонгийг хуваалцаж сонссон юм. За сая ковидээр яасан гэхэд дотоод үйлдвэрлэгчдийн сайн ойлгосон. Хил гайл хаагдлаа. Хин биднэрт түүх хийдэг гэж. Ганцхан дотоод үйлдвэрлэгч нь. Тэгэнгүүт за бид нар энэ дотоодын үйлдвэрийг дэмжих ёстой мэн гэдэг би гадны ер нь бараг 40-50% би бас гаднаас арьс авч хэрэглэдэг байсан орсон юм гэдэг. Тэгээд ерөөсө бүгдийг болсон. Мөн арьс ширний гүн боловсруулалтын түвшнийг 30%-аас 50% хүртэл нэмэгдүүлж, борлуулалтын 58 тэрбум төгрөгөөс 90 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая Америк доллароос 22.4 сая Америк доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байр бий болохоор зорж байгаамаа.
Цагаан галт хөтөлбөрийн хүрээнд Алтан хайж 2025 улсын анх дугаар уралдааныг олон улсын төвшөнд анх удаага амжилттай зохион байгууллаа. Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнууд хоньны ноосоо бүрэн хэрэгж эдийн засгийн эргэлтэнд оруулдгаараа дэлхийд толгой цогтөг. Тэгвэл хоньны ноосыг бүрэн хэрэгж авахд дэлхийн аврах шалгаруулах тэмцээн жил бүр зохиогддог болтлоо энэ салбар хөгжижээ. Манай улс түүхэндээ анх удаа хоньны ноос хэрэглэлтийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг Австри, Шинэ Зеланд улсуудын мэргэжилтнүүдийн хамт амжилттай зохион байгууллаа. We agree with the president. Хоньны ноосны өнгөдөд байгаа гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч ингээд олж хараад тэрийгэ цагаалт болгож хөтөлбөр хэрэгжүүлж байгаад маш зөв бөгөөд үүний төлөө бид нар бас хувь нэмрээ оруулах гэж бодож байна. Энэхүү арга хэмжээ нь хамгийн чухал юм нь одоо цахилгаан ачааг ашигласнаар ажил орлоготой болохоос гадна техник ашиглах нь ямар бүтээмж болохыг харуулах маш сайн одоо сурталчилгаа болж байгаа гэж бодож байна. Одоо ингээд хүнд сурсан юм мэдлэг гэдэг чинь ингээд 70 наснаа ч гэсэн тэр юуг алдахгүй бүр сэж дотор байж идэм байна. Одооны залуучууд бол бүр багшаар заалгаад сайхан мэрэгчсэн хүмүүс байна. Сүүл аймгийн цагаан улс суманд болсон гар хайшны уралдаанд төрүүлээд тэгээд ирсэн. Энэ ерөнхийлөгчийн цагаан алт хөтөлбөр маш зөв сайхан олон түмнийг цуглуулсан сайхан тэмцээн болж байна. Энд маш их баярлж байна. Энэ тэмцээнд орж байгаа. Алтан хайж 2025 тэмцээний хүрээнд 19-оос 70 насны 21 аймгийн 103 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээний гар хайшны төрөлд Говьолтой аймгийн Дарис сумын Шагдар сүрэнгийн Батмагнай, Цахилгаан хайчны анхны болон мэрэгсэн төвшний төрөлд Арангаа аймгийн Цэнхэр сумын Чулуунбатын Азбаяр, Арангаа аймгийн Хотод сумын Эрдэнэцэгтийн Баасан доржноор тэргүүн болон дэд байранд орж цом мөнгөн шагналаар шагнагдлаа. Баасан доржин 8 цагт 405 хонь хэрэгсэн амжилтаар эх жил Шинэ Зеланд улсад болох дэлхийн аврах шалгаруулах Алтан хайж 2026 тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох эрх авлаа. Цагаалт үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын төвшинг одоогийн 20%-аас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийн 1.5 их найт төгрөгөөс 2.3 их найт төгрөг, экспортыг 398 сая Америк доллароос 690 сая Америк доллар хүртэл нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Нэг Монгол. Өмнө жилд үл алдрах төр улсыг байгуулсан их эзэн Чингис хаан Монх тэнгэрийн ивэлээр цагийг эзэгнсэн их эзэн Чингис хаан алтан бие анвалж авасал чатугай ах утөр минь бүү алдар тугай хэмээн зарлиг буулгасан билээ. 17 дугаар жарны Элдв Эрдэнэ тэмээх модон могоо жилийн сар шинийн бэлэгт сайн өдөр. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн санаачлагаар Чингис хаан үндэсний музейд их хааны өргөөг байгуулж их эзэн Чингис хааны алтан шүтээнийг амьлуулан босгож төрийн цагаан туг, төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа. Ийхүү монголчууд бид үндэсний их шүтээнэ амьлуулан залж байна. Их хааны алтан шүтээнийг бүтээх нэр их ажлыг Монгол банк санхүүжүүлж, соёл спорт, аялал жуулчлал залуучуудын яам захиалж, Чингис хаан үндэсний музейн их хаан өргөөнд их нутгийнхаа шижралт, соёлын дээд бүхнийг шингээн эзэн их хааныхаа хөргийг урлагийн голомт, Итали улсын Флоренц хотно бүтээлгэн Монголын ард түмний их бахархал хүндэлийн шүтээн болгон залж байна. Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх ерөнхий сайд багтаа Монгол банкн дээр ирж манай Эрдэнэсийн сантай танилцсан. Эрдэнэсийн сангийн одоо манай Монгол банкн дээр хадгалагдж байгаа бүтээлүүдийг үзэж сонирхож байхдаа удахгүй бас Чингис хааны музей байгуулах гэж байгаа. За мэдээж музейн үзмөр дотор нь байх эд зүйлс зэрэг зүйлийг бас санал хуваалцаж ярилцж байгаад ер нь Чингисийн музейд одоо Чингис хааны ийм сайхан баримлыг бүтээж тавиул одоо ийм санаа байна. Та бүхэн юу гэж бодож байна? За мэдээж Чингис хааныхаа баримлыг алтаар гэж цутгаж хийвэл илүү үн цэнтэй болно.
Тэгэхээр энэ дотроо ингээд нэгэн шүтдэг, дахидаг маягаар, ийм маягаар бас тэгээ Монгол банкнд бол ер нь ийм ажлыг зохион байгуулаач гэж зөвлөсөн байгаа. Хурлын үйлдвэрүүдийг судалгаануудыг авч болдоромжтой хамтар судалж үзээд хамгийн сүүлд бол тэр Италийн Арто гэдэг үйлдвэрийг ажлын хэсэг маань сонгосон. Монгол улсын урлагийн гайстгэлтэн уран баримтч Болдын бүтээсэн Чингис хаан 3D хөрөг баримлдэр бүгд найрамдах Итали улсын 2 үйлдвэрийн уран бүтээлчид гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд баримлын их зургийг хэвлэж хүрлээр цутгасны дараа тусгай аргаар алдах явц өрнсөн байна. Ингэхдээ Монгол нутгийн газар шорооноос бүрэлдэн буй болсон шижир алтаар эзэн Чингис хааны баримлыг бүрж их нутагт нь залж авч ирэхээр бэлэн болжээ. Мят компанид 2 үргийн онгоцоор 2 удаа манай ачааг авчирч өгсөн Бринкс компанитай хамтраад түүнийг Чингис хаан музей 9 давхар руу гаргаад угсрах ажлыг яг тэр Италийн баримлын үйлдвэрийн хүмүүс ирж өөрсдөө гардан угсарсан. Эзэн Чингис хааны ахуй төрийн голомт алтан биеийг алдаршуулсан хан богд хайрхан хатан тунгалаг туулын хөвөнө Монгол хүн бүрийн хүндлэл бишрлийн дээд алтан Чингис хааны шүтэн хөрөг инхүү бүтээглээ. Монх тэнгэрийн дор Монгол улс монход оршихтов. Монголчууд бид хөнөө гүрнээс 20 дугаар зууны ихэнх үе хүртэлх Монгол түмний төрт ёс түүх соёлын бүрэн түүхийг багтаасан их өргөөний магнат эзэн Чингис хаан таны орд өргөөг бэлэгдсэн их хааны өргөөг байгуулан өн мөнхөд бахархан хөндлөх алтан хөшөөгтөн шүтэн их цагаан туг төрийн хасууд хамгийн хамт бүтээн залж байгааг их хаан та сойрхон таална. Ийхүү даяар олон монголчуудын хиймрэл ундаа сэргэн манд хэн бэлэгдэл болсон их эзэн Чингис хааны алтан шүтэнийг луу жилийн төгсгөл могой жилийн ихэнд тэнгэр газрын савсалгаан дор тэнгэрийн таллаар шүншигдэн бүтэв. Бишэр түгэ дах түгэ. Улс орны өмнө тулгамдж байгаа олон асуудлуудыг өргөс авч байгаа мэт нэг амьсгаагаар шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ бид бүхэнд болж бүтэж байгаа гэрэл гэгээтэй зүйл олон байгаа. Бид хамтдаа алхамаар урагшилсаар байх болно. Яагаад гэвэл бид нэг эх оронтой, нэг үнэт зүйлтэй, нэг монголчууд. Нэг монгол хөтөлбөр энд хүрээд жаргаж байна. Нэг Монгол.